За бүгдэрэнд нь өглөө өдөр орой мэндийг хүргэе. За тэг өнөөдөр анхны хавчлагыг хийх гээд туулгалын хайраг дээр ирсэн байна. За анхны хавчлагаар би уул руу дуутай ажиллахаар шийдсэн байгаа. Өнөөдрийн аялах бол Баянзүрх хархан руу аялна. За яг одоо миний байршлаас Баянзүрх хархан руу 15 км гэж зааж байгаа. Тэгээ бүгд ямар тач дуутай уул руу аялах ямархуу байдаг юм байна. Миний хэвчлэгнээс хамтдаа бүгдээрээ сонирхцгаая. Оногч шилжсэн. Замтач бүгдээрээ see ороод уухус тэгээд мичка битрат. За замдагуу байдаг Адам Евагийн цогцлбор дээр ирсэн байна. Тэгээ өмнө ирж үзег болохоор ямар хөө юмнууд тэр нэг юм байна. Бүгдээ нэг орж сонирхъя. За би яг одоо Адам Евагийн өвшнөөрд ирсэн байна. Тэгээ яг ямар утга учиртай өшөөг мэдгүйсэн. Нилээ эртний дөнгөж чулуун зэвсгийн үед л байгаа хүмүүсийг харуулахыг зорьсон бол тэгээд ямар нэг өшөөний тайлбар бол байдгүй юм байна. Миний санахаар бараг нэг 10 жилийн өмнө замын хажуугаар явхад ийм хөшөө байдаг гэсэн нь санаж байна. За тэгээд энэ арт харагдж байгаа тоглоомын байдлаар бол айгүй хөөрх юм байна. Хэрвээ чөлөө цагаараа хүүхдүүдэд авчираад тоглоулангаа өөртөө бас нэг жоохон цэвэр агаар магарцсан бол айгүй хөөрхөн тоглоом юм сат. Тэгэхээр жоохон байсан бол ийш бол ороо тоглолт юм оор санагдчих юм. За турник байхаар нь хажуугаар нь зүгээр өнгөрч чадаагүй очоод нэг хід дараад дасгал хийчигээд очсон байгаа. За одоо харагдж байгаа бол 6 дарж байгаа. 6 дарах бол ерөнхийдөө бас харьцангуйгаа амархан байсан. За тэгээд урагшаага бам руу ширгээд. За тэгээд сунаалт явсан чинь өвлжөнгөө эд чипцээр байгаа ер нь 3-аас л үснэхэ байсан. За тэгээд цаашаа замаа өргөжлүүлээд налах явдаг гүрээр гарч байхдаа нууран дээр бас усны шууд байхыг хараад хэсэг зогссон байгаа. За тэгээд сайн харах юм бол энэ ч хоёр хөөрхөн галуу ирчихсэн туулгал дээр маань хөвж байсан. Өөсөө яасан гэдэг юм бэ? Энэ ахуй мундаг ахуй шүү. Яа.
За энэ бол яалтчгүй дэлгцээр сайн. Гагоо. За, дэшега дуугаж ижиж жагаад яднаа хөшөлтөж цайцтай дуугаад төгссөн явж байна. Яг цаатагаа их ийм хөшөлтөй. Дэшега гараач. Яг цааны сойгаач. Мат тэшиг гэж. За тэгээ хөлөө амрааж жагаад эргээд дугуугаж ийгээд дээшээ явсан. За ерөнхийдөө хөлн дээр маш их ачаал ирж исэн болохоор яг тасралтгүй дээшэж ихэд үнэхээр хэцүү байсан. Би дээшээ дугуугаа түрээд алхаж байна. Тэгээд өнөөдөр бол цаг агаар хараа. Яг санстыг бодоход бол гой цэлбэг тэнхтэй тогтун сэлх багтай нэлээд дэжгүй шүү санаад байна. Тэгвэл ер нь бол ингээд анх яг дээшээ ингээд дугуйтай явхад гай байх гэж бодож байсан. Бас нэлээд чанга байт юм. Тэгээд одоо ямарчсан нэг сүүтрэлцэн сууж сайхан цай ундаа өнөө авсан ч клубыг идчихээд тэгээд дэшээ орой дээр гарна да. За ямар ч байсан яриадсан сар орчимдоо ирчлээ. Одоо бензин харах юм бол яг энэ тал харагдаж байгаа. Тэгээд жоох юм идэж уухгүй бол байн бүлцэн аач. Чокопа явсан да. Халуун кофе мөн бүрстэй амар гоё харагдсан байж. За тэгээд дээшээгээ 30-аад минут тасралтгүй дугуйж ичсэн байсан болохоор нэлийн ядраад үлссэн байсан болохоор юм хум ярилгүйгээр эсэг сайхан юм айдээд ийж тийшээ асыг чирсэн чигээ суусан байгаа. За тэгээ сүйдрөвчнээсээ гараад Баянзүрх архны бэлдээр байдаг Мишинск солтой бүр дуугал хүрээд алхсан тийшээ. За тэгээ сүүлдээ штар нь бол дугуйгаа өргөөд үүрээд тэгээд тийшээ гарсан байгаа. За тэгээ миний энэ аяллаа хамгийн гол зорилго бол уулан дээрээс дугуйтайгаа доошоо уруудах байсан. Тэгээ тийм болохоор нэгэнт ирцэн чинь гээд орой дээрээс нь бууя гээд. Тэгээ дээшээгээ дугуйгаа өргөхдөө өргөөд түрхтээ түрээд дээшээ гарсан байгаа.
За тэгээд дээшээ шатаар өксөөр байгаад Баянзүрх хархан дээр гарч ирэхэд нэг иймэрхүү овоо бол дээдэлтэй байдаг. За тэгээ мэдээж уулаван дээр ирсэн хүн чинь сүүгээ өргөчхөөд овоогоо 3 та очиод тэгээ арцаа угуулах га зогсож байгаа нэ. За тэгээ сайхан арцаа угуулах гад арцаагаа зогсчихсэн чинь камер маань 2 дахь өнхрөөд өгсөн. За Баянзүрх хархан дээрээс маань Улаанбаатар хот иймэрхүү харагддаг. За одоо миний зааж байгаа хэсэг лөө бол Яармаг хавьд зарагдаж байна. За тэгээд Талбайн хавь. За тэгээд зүүн тишээгээ ажиллах юм бол Хужир буулан. За тэгээд Туул голоо дагаад ийшээгээ Гачуурт гээд. За тэгээд Улаанбаатар хот маань зүүн тал руугаа Хужир буулан Гачуурт гэх мэтлэн үргэлжлэдэг байх. Энэ нь ингээд цаашаагаа бүр ахаад зөндөө явах юм бол сүршлийн бүс маш их байдаг. За ямар ч тач овон дээрээ гараад гарч ирээд сайхан арц хүч уугуулад сайхан ийш тийш алсыг шилтээд сэтгэл санаа сайхан боллоо. Одоо доош уруудахтаа маш болгоомжтой байхгүй бол бас хамаагүй буруу харамсаар татах юм бас маш эсгэлтэй болохоор бисээ зөөлөн ороод. За буруу тором заатах юм бол эрсдэлтэй гэдэг нь бол ерөнхийдөө үүнийг хэлж байгаа. Өөрөөр бол тэгэл шууд нисэн шүү дээ. Ерөн нэлээ нөхөр бох болол Баянзүрх хархан нэлээд өндөр хархан тоо. Шууд хамаагүй болохгүй байхгүй. Хайсийн хавцал болохгүй. За доош уруудж явахт нэлийн хад чулуутайсан болохоор аюулгүй байдлаа хангаад маш болгоомжтой удаан буусан. За бэлтгэн дээр хурдлуулсан байгаа болохоор ерөнхийдөө мэддэхгүй ч магадгүй. Гэхдээ доошогоо бол баг мөлхөх шахуу удаан буусан. Манай. Одоо очлоо яж. Ийшвэр гайхаж байгаа хаалга. Баах дараа нь бичлэгнээс үсчих байлгүй дээ. Хэрвээ жоох хүмүүсийн бичлэгийг үзэх юм бол ямар нэгэн хараа имлэггүйгээр бас тоормцгод дугуйтай уул хадаар ингэж доошоомоос хамаагүй уруудах болохгүй шүү гэдгийг хэлэхгүй бол ямар нэгэн байдлаар унаад бүтэж гэмтлэхэд дараа нь бас хэцүү учраас аюулгүй байдал хамгийн нэгдүгээр байдал гэдгийг бас дүүнер маань үзэж явах юм бол сайн анхаарах хэрэгтэй. Тэгээ болж игэл ер нь том болоод бидаж авч сурах хүртлээ бас нэг ингэж хамаагүй зөөрэж болохгүй шүү гэж бас түнэрт анхааруулж хэлье.
Чороо шүү. Суудлаа тултал намсгачаад амир өндөр бат.